Сайн сонсоод би ингээд та бүхэндээ өнөөдөр Oz Music Center дээр худалдаад хийж байгаа зарим нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа. За тэгэхээр Oz Music Center маань Америкт одоо яг дэлхийд тавж байгаа нэгэн брэндийн аль биесний төлөөлөгч. Энэ бол Donner брэнд. За ингээд Donner брэндийн охин компани гэсэн үг дээ. East брэндийн White-ийг та бүхэндээ танилцуулж байна. За White амин бүтээгдэж байгаа шүү дээ. Энэ бол Heel. За тэгэхээр энэ болохоор Heel маань дотроо 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.4 бол full size буюу одоо хамгийн бүтэн хэмжээ гэсэн үг. За ингээд та бүхэндээ 21 инчийн Donner брэндийн E-Star, Violin, E2 гэдэг загварыг та бүхэндээ танилцуулж unboxing хийх гэж байна. За ингээд бүгдээр залж үзье. Я энэ бол уутмастаа иддэг юм байна. Я hard case дээ. Одоо орсоор футлер гэж нэрлэдэг тийм hard case цахилгаантай юм байна. За тэгээд энэ ч жижигхэн гоё карматай юм канал юм гэдэг. Шалгаж байна тийм. За карман бас цахилгаантай. Ингээд онгоцтой одоо юм байна. За залж үзье. Тэгэхээр би нөгөө өөрөө хийж хүн биш учраас яг сайн мэдхгүй байна. Тэгээд та бүхэнд нөгөө Oz брэнд, Oz гэдэг юм зарж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа учраас гоё улаан бүтээ хийж байна. За тэгээд East брэндийн энэхүү хийл нь дотроо E1, 2, 3 тэгээд 330 гэх дөрвөн загвар манайх дээр худалдаад ирж байгаа. Та бүхэнд өнөөдөр E2 гэдэг загварыг танилцуулж байна. Юутай яг өнгөний хувьд жоо өөр бодоо явуулчих. Жоо цайвар тэгээд гүн бүтээ тэгээд улаан бүтээ гэж явуулчих. Тэгээд орц материалууд бол ялгаатай зүйл баг. Өнгөр өөр байгаа шүү. За танилцаа. За ямар ч гэсэн хийл маань за энэ за ямар ч гэсэн гарт баригдахад энэ моцод нь нэг юм арай өөр гоё. За тэгээд лак нөгөө high gloss гэж нэрлэдэг одоо энэ лакны далтаа байхгүй типикдгүү айгүй гоё лакны бодлоготой. Ерөнхийдөө гитар хэвчээс энэ high gloss гэж нэрлэдэг айгүй гоё бодлоготой юм байна. За дах зүйл юу гэдэг нь тэр харцгаая. За мөрөгч гэж нэрлэдэг тийм падуушк гэдэг доосоо падуушк байдаг юм байна. За энэ брэндүүд яадаг гэхээр яг өөрийнхөө үйлдвэрийн пассвортыг дагуулж өгдөг. Яг өөрсдөө East-ийн пассворт нь хийх пассворт нь байна. За нэг удаа солих string set нь байна. За ийм string set гэдэг юм байна. За одоо энэ чинь юу юм бэ? Чиний политик хайрсан дотор нь за нэг энэ нөгөө запас маар байна. Тэгээ юу нэг морин хуурч гэдэг юм тэг хийлж юм маар бас хуурч төгөөлөөр гадуур шисэн запас байдаг баг. За энэ нөгөө бүтээл давирхаа байна. Яа ийм дагаж ирдэг юм. За энэ хийл маань ерөнхийдөө энэ ч бас нэг тэмдэглээ харж байгаа бох тийм. Миний бодлоор энэ 1 2 3 4-өөс нэмэлт шинж тавьд юм шиг. Энэ ямар ч удаа хийх вэ гэхээр ерөнхийдөө нөгөө beginner буюу анхан сурч байгаа, анхан сонирхож байгаа хүмүүс зориулсан хийл. Гэхдээ тэр дундаас зөндөө олон beginner хийлүүд дундаас med level-ийн хийл гэж одоо med гэдэг нь болохоор гонт төвчний өндөр хатаалтаа модоор хийсэн ийм хийл байгаа. За тэгээд энэ нь болохоор одоо хурууныхаа дугааруудыг нөгөө эхлээд нэг өнгөнөөдөө шууд хүүхдүүд нь олж чаддгүй. Тэгээд хурууныхаа дугаарыг ингэж гоё тавихад зориулсан юм тэмдэглэлтэй ирд юм байна. Тэгээд Simchok space хамгийн Simchok юм байна. За яг энэ чигээр та манайхаас судалж авах боломжтой. Тэгээд манайх үндсэн үн гэж бас байгаа. Мөн захиалгын үн гэж байгаа. Үндсэн үн гэдэг нь та шууд биднээр манайхаас судалж авах боломжтой. Захиалгын юм хамаагүй хямд үнээр захиалчаад 29-30 хоног бүтээгээд энэхүү бараг гадаа хөтлөж авах боломжтой. Би хамгийн гой супер зүйл нь юу гэж хэрвээ та манайхаас хийл хөгжмийг судалж авах юм бол дагаад хийлийн сургалт нь үнэгүй байдаг шүү. Тэр Монголд байхгүй хамгийн супер гэдэг гэж би бодож байна. Тэгэхээр манайхтай дандаа хөгжим консультурыг өгсөн дандаа мэргэжлийн хөгжмийн багш нар манай хөгжмийн сургалтыг өдөрт явуулдаг. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ хийлийг манай Дижитал хөгжмийн академийн хийлийн багш сарнаагаар хөглүүлээд нэг тоглуулаад ерөнхийдөө анх суралж авах боломж юм байна уу, яахаар байна гэдэг бүгдээр асууцгаая. За ингээд Oz Music Center Дижитал хөгжмийн академи хамтран хэлцүүлээ.
энэ хамгийн анхны сэтгэл гэх юм бол шууд хараад энэ хурууны байрлал таасан энэ нь одоо маш их таалагдж байна. Яагаад гэвэл махлан суралцж байгаа хүмүүсд хурууга хаана тавих вэ, өнгөө яаж болох вэ гэдэг маш төвөгтэй асуудал байдаг. Тэгэхээр энэ одоо суралцахад нэлээд төхөн болгож өгч байна. Тэгээд хүзүүн нарийнхаа учраас ханхлан суралцж байгаа хүмүүсийн гарын дэвтэйхэн тэгээд утсан зөвлөх маар намхан учраас ер нь бол дөнгөж суралцаж эхэлж байгаа хүмүүстэй яг зөвлөх юм байна. За тэгээд хөгжмөө сайжруулъя гэж бодож байгаа, онлайн шинэ хөгжим авъя гэж бодож байгаа хүмүүстээ EV2 зааж өгсөн.